Тэгээ чамаас нэг юм асууч. За яагаад хоршоо гэдэг юм гарахаар болов? За яг үнэ. За бид чинь Судрын клуб 22 оны 7 сарын 31-нд хамгийн анх дэлгөөнөөгийн санаачлагаар хамгийн анхны уулзалтаа хийж исэн. Ерөөсөлийн зүү тавуугийн одоо Судар ном подкастыг сонсоод энийг зүгээр хилцэх маягаар ихний ээлжинд явсан. Тэгээд энэ маань өөрөө нэг юм тогтмол заншил болоод 7 хоног болгон хилцдэг болоод хөөрхөн хугацаа өнгөрсөн, нэг жил гарангийн хугацаа өнгөрөөд эндээс тунж үлдэх нь үлдээд тэ гарах нь гараад явсан. Тэгээ тунж үлдсэн хэдэн 7 хоног болгон хилцүүлгээд тасралтгүй явуулаад тэгээ сүүл рүүгээ нэлээд одоо ойлголтоо нэгтгээд санаа оноо нэгдсэн хүмүүс гэж бодоод хэдүүлээ энэ одоо утга агуулга ухааныг ахуйн амьдралд буулгах хэрэгтэй юм байна. Өөртөөхөө амьдралынхаа нэг хэсэг болгох хэрэгтэй юм байна гэдэг ийм анхны санаачлага гараад за тэгэд яагаад заавал хоршоо байгуулад клубээр явчих болоогүй юм бэ? Судрын клуб гэд явж болно. Гэхдээ яг ахуйн амьдралтайгаа нийцүүлээд амьдралынхаа нэг хэсэг болгох юм бол эн чинь өөрөө ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсч таарна. Хин нэгэнтэй арилжаа намаа хийх ч гэдэг юм уу те бүтээгдэхүүн гаргаад тэр өвгдийнхөө ухааныг ер нь бол амьдрал дээр л аргаар буулгана гэсэн үг шүү дээ. Эрх зүйн харилцаанд орноо гэхээр Судрын клуб ч өөрөө яг хуулийн этгээд тийм эрх зүйн зохицуулттай биш. Яг ТББ болгоод явчих гэж бодсон. Гэхдээ яг Судрын клубын нэр нь өөрөө давхцалтай байсан учраас болоогүй. Эхний ээлжинд оноос нэр авах хэрэгтэй. Тэгээ Судрын клуб гэдэг нэр маань болоогүй учраас ямар нэгэн байдлаар л бид нар энэ Монгол улс их орны эрх зүйн зохицуултанд л хамаарч таарна, татвараа төлнө, бид нар орлого олж байгаа бол тийм учраас хоршоо байх уу, компани байх уу, ТББ байх уу гэдэг юм сонголтууд гарч ирсэн гэсэн үг. Тэгээ энэ гурыг харьцуулж судлаад компани гэхээр яг өнөөгийн дийлэнх одоо энэ тогтолцооны чухал хэсэг байхгүй одоо хуулийн этгээд болгоно л баг 80-90% компаниуд байна. Тэгээ энэ дэр ямар асуудал үүсэж байгаа юм бэ гэхээр хувийн эрх ашиг сонирхол бол маш ихээр хөндөгддөг. Ерөөсөө компани гол зарчим нь хэн мөнгөтэй байна, хэн их одоо мөнгөөр хөрөнгө оруулж чадсан тэр нь илүү их шийдвэр гаргаж ирэх мэдлэлтэй байдаг. Тэгээ одоогийн байгаа энэ компаниудын нөхцөл байдлыг харахаар за нэг 90% нь ХХК буюу хаалттай байгаа. Буюу гэр бүлийн компани. Үсрээл 9 дотор хүмүүс, за 5 өргөн хүмүүс л эзэмшиж одоо орлого ашгаа одоо хувааж авч байгаа гэсэн үг. За 200 хэдэн ХК буюу одоо Монголын хөрөнгийн мөрчд бүртгэлтэй компани байгаа. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр олон нийтэд өөрсдийнхөө хувьцаагаа гаргаж ирсэн, санал болгосон гэсэн үг. Одоо бид нар тэр компани эзэн болох боломжтой. Хөрөнгийн биржээс очиж брокер захиалга өгөөд тэр компани ашиг орлогоос хүртээд шийдвэр гаргалтанд нөлөөлөх боломжтой болж байгаа гэсэн 200 хэдэн компани. Гэхдээ энэ 200 хэдэн компани 90 гаруй нь ерөөсөө л нийт хувьцааныхаа 20% санал болгодог. 80%-ийг нь нөгөө үлдсэн гэр бүлийн 2-3 хүмүүс нь л эзэмшдэг гэсэн үг байхгүй? Эрдэнэт чинь яадаг лээ? Ялгаа байхгүй Эрдэнэт чинь төрийн өмчт ХК гэж явж байгаа. Тэр чинь яг ХК биш. Тэ. ХК биш, хаалттай хүрээнд явж байгаа. За тэгээд юу гэсэн үг вэ гэхээр яг олон нийтэд ингээд санал болгоод байгаа юм шиг хэрнээ эцсийн эцэстэр шийдвэр гаргалтыг нь нөгөө л цөөхөн хүмүүс гаргаж байгаа. Тэр ашиг орлогынх нь 80%-ийг нь нөгөө л цөөхөн хүмүүс эзэмшиж байгаа гэсэн үг байхгүй. Тэгээ 15-аас 20% нь л олон нийтэд нээлттэй байдаг гэсэн үг. Тэгэхээр энэ нь өөрөө хангалттай биш. За ийм сул талууд байгаа. Ер нь л одоо би чинь одоо энэ Tesla ч миний 5 дахь компани байхгүй. Компаниуд ямар зарчмаар ажилладаг, ямар тогтолцоотой байдаг гэдгийг бол маш сайн ер нь л судалсан, мэдэрсэн биеэрээ болохгүй юм байна, биш юм байна гэдгийг бол маш сайн ойлгоод байгаа. Одоо нөгөө бид нар чинь өмнө нь зүүн болон баруун гарын бодлого гэж байсан. Өмнө нь зүүн гарын бодлого нь болохоор илүүтэй нөгөө ашиг орлого цөөрөлсөн бодлого. Зөвхөн ашиг л олж ивэл болоо.
одоо хөшүүргийн бодлого. Баруун гарын бодлого нь болохоор нэг халамжийн бодлого. Тийм. Одоо эрүүл мэнд, боловсрол чиглэл рүү анхаардаг. Эн чинь өөрөө яг ашиг орлогоо олдог салбар биш байхгүй. Энэ ТББ чинь өөрөө зөвхөн яг ашиг орлого олох юм зохицуулттай биш. Илүүтэй одоо нийгмийн асуудал руу хүндсэн одоо хандив ч юм уу те одоо гişүүд өөртөөсөө одоо хөрөнгө босгоод юм сайн дураар байгуулагдсан юм зөвхөн нөгөө баруун гарын бодлого барьдаг юм бүтц гэж ойлгож байна. Тэгэхээр яг зөв зохистой цаашаа урт удаан хугацаанд явъя гэх юм бол мөнгө санхүүтэй холбогдохоосоор аргагүй. ТББ-гэрэг урт удаан хугацаанд томорч чаддаг. Нэг сул тал нь нийгмийн сайн сайхны асуудлыг шийддэг хэрнээ өргөн цар хүрээнд хийхээр олон нийтээс л хандив одоо тусламж гухаасаар харахгүй болдог гэсэн үг. Тэр ийм сул талтай гуйлга гуйл гэсэн үг. Тэгэхээр энэ зүүн баруун гарын бодлогыг хослуулсан бүтэц нь өөр хамгийн зөв болж таарч байгаа гэсэн үг. Тэр энэ нь өөрөө хоршоол болж ирж байгаа гэсэн үг байхгүй. Тэр энэ хоршоогоо хэдүүлээ яаж одоо хуучин их Монгол улсыг байгуулсан тэр тогтолцоотой уялдуулах уу? Зарим нэг одоо зохицуултыг нь тэндээс одоо их Монгол улсын гаргаж ирсэн зохицуултыг одоо авч хэрэгжүүлээд те зарим нэг нь бас өнөө орчин үеийнхаа системдээ тохируулаад явчих юм бол ер нь боломжтой гэж хараад байгаа. Тэгээ хоршооны талаар нэлээд судлаад сургалтчиг аваад 4 сараас одоо 9 сар хүртэл 5 сар судалсан. Бидэд хилцээл яваадс ямар нэгэн бүтц байгуулах хэрэгтэй гэл хэрэгцээ нь мэдрэгдээл цаанаасаа шахаад яваадсан гэсэн үг. Нэг сонирхолтой нэг мэдээлэл хоршоо гэдэг үг нэ. Монгол хэлэнд хоо гэдэг язгаар байгаа шүү дээ. Тэр нь ерөнхийдөө дандаа хоёр гэдэг утга санааг илэрхийлсэн байдаг. Тэгэхээр яг чиний түрүүний ярьсан тэр чинь ойлдуулаад хоршоо гэдэг нь зүүн баруун бодлогыг хамтан барьсан тийм бодлого гэж хэлж болох л энэ бүтэц тогтолцоо гэж хэлж болох юм те. Эсвэл чи бид хоёр хамтдаа нийлэх юм бол хоршоолж болно шүү дээ. Тэгтээ тэгвэл ком болчих хэрэггүй. Тийм. Өнөөгийн зүгээр хууль эрх зүйн зохицуултын хүрээнд л хоршоо гэдэг бүтэц маань хамгийн боломжтой байдаг. Гэхдээ нийтдээ нэг 200 гаруй мянган аж ахуйн нэгж байгаа. Хэдүүлээ ингээ аж ахуйн нэгж болж байгаа гэсэн. Энийний ердөө нэг 8-10 мянган л хоршоо байгаа. Маш цөөхөн. Яагаад ингээд босод хүмүүс хоршоо байгуулах дандаа компани байгуулад идэв гэдэг асуудал үүснэ. Яагаад вэ гэх юм бол энэ хүмүүс өөрсдөө олсон ашгаа босдоо хуваалцахыг хүсдэггүй. Гэр бүл дотроо ч юм уу те хамтарч нийлсэн 2-3 хүмүүс нэг бүтээгдэхүүн гаргаал тэр олсон ашгаа ерөөсөө тэр 2-3 хүмүүс л хүртийг зорж байгаа гэсэн үг. Нэг юм босод хүмүүстэй хуваалцаад одоо нэгдсэн зохион байгуулалтанд орохыг ерөөсөө хүсдэггүй гэсэн үг. Шийдвэр гаргалтаа ерөөсөө л өөртөө л гаргаж яхахыг хүсдэг. Тийм учраас ер нь бол хоршоо байгуулдаг. Хоршоо байгуулна гэдэг чинь маш их юм эв нэгдэлтэй байдлыг шаарддаг юм байна. Маш зөв менежменттэй, зөв зохион байгуулалттай байдлыг шаарддаг юм байна. За энэ дээр бид сургалтын сууж байхдаа юу олж мэдсэн бэ гэхээр одоо 90 оноос өмнөх манай социализм байгаа шүү дээ. Тэр социализм мин тэр тогтолцоо чинь тэр чигээр хоршоо байсан юм байна. Тэр үед чинь яг ахуйн хувьд бол бид нар хангалттай өөртөө үйлдвэрлэж чаддаг, экспортлож чаддаг тийм байсан байна. Тэрний суурь нь өөрөө хоршооны бүтцээр өвч чадсан. Өөрөө өөртөөхөө байгаа юмаа гаргаж ирээд хүн болгон нэг малаараа нийлүүлээл те. Тэндээ нөгөө нэгдэл гэж үсээл. Тэр нэгдэл гэдэг чинь өөрөө дандаа хоршоол юм байна л да. Тэгээ тэр хүмүүсийг ингээд зохицуулаад зохион байгуулалт нь оруулдаг нэгдлийн дарга нар байна те. Тийм хамтарч ажиллах бүрэн боломжтой бүтц гэж бол. Яагаад зүгээр унсан бэ гэдэг бол дараагийн асуудал. Илүү нөгөө босоо ч гэдэг юм уу те. Зөвлөлтийн ч гэдэг юм. Тийм босоо тогтолцоо дарангуйл байсан болохоор гэж би зүгээр хувьдаа ойлгодیں۔ Бусдаар бол маш олон үйлдвэрүүд байгуулагдсан. Одоо манай имиж гэсэн тэр үйлдвэрт нь ажиллаж байхдаа тухайн үед л аж аргалтай байсан байгаа хэрэг. Маш их бүтээмж гарч чаддаг байсан маа. Бүтээмжтэй ажиллаж чаддаг. Гагцгүй зүгээр сэтгэл яг нийгмийн асуудлыг нь л жоо орхигдуулцдаг талтай харагдсан.
хит зүгээр юм бүтээмжтэй анхаарлаа хандуулаад нөгөө захирангуй байдланд давмгаалаад те гадны нөлөөж бас байгаах. Тэгэхээр нөгөө 90 он гарсны дараа тэр бүх зүйлүүд чинь үйлдвэр чинь бүгд нь хаагаад хоршоо гэдэг юм чинь бүгд нь хаацнараа одоо манай нөгөө хуучин ерөөсөө юм том эрдэмтдүүд одоо юу гэж ирж байна. Гол алдаа нь ерөөсөө л тэр системийн одоо хоршоо хэлбэрийг нь үргэлжлүүлж авч үлдээд тэрийг зүгээр л олон нийтэд нэг юм зөв зохистой байдлаар л хойрлох асуудал байсан юм шиг. Тэгээ зөвхөн одоо биднээс гадна Солонгос ч гэдэг юм уу, Япон, бас Швейцар те энэ улс орнууд бол дана хоршооны зохион байгуулалтаар хөгжсөн байгаад гэж хэлсэн яг тэр сургалтын анхнаар бол. Тийм учраас ер нь бол хоршоогоор явах юм бол хамгийн зөв юм байна. Яг хууль эрх зүйг нь хэдүүлээ их судалж агаад гаргаж ирсэн гэсэн үг бидэд.